Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинжлэгдсэнтэй холбоотой өчигдрөөс эхлэн жолооч нарт зөрчлийн оноо тооцож эхэлжээ. Жолооч нарт нийт 10 оноо байх бөгөөд өрөм зөрчсөн, хурд хэтрүүлсэн зэрэгт зөрчлийн ононоос хасах болно. 10 оноо нь дууссан жолооч дахин сургалтанд хамрагдаж шалгалтанд тэмцсэн тохиолдолд 10 оноог дахин олох юм а. Мөн алдсан оноогоо тухайн үедээ цагдаагийн ерхий газрын лицензийн төвд хандаж сургалтанд хамрагдан захимаар жолооны шалгалт өгч нөхөө авах боломжтой. Зам тээврийн ослын 80% нь хамгаалах бүс зөөгөөс хурд хэтрүүлснээс, гүц төрүүлснээс, гэрлэн дохой зөрчснөөс явган зорчигчид зам тавьж өгөөгөөс шалтгаалж гарсан байдаг байна. Иймээс осол гарах хүртэх хамгийн аюулт 17 зөрчилд жолоочоос энхүү оноо хасаж эхэлжээ. Иргэдийн гомдлын дагуу шударга өрсөлдөөн эрхлэгчийн төлөө газраас ажлын хэсэг байгууллагдан Invision SBS Sport-ын сүгэ үйл ажиллагаанд шалгалт хийж эхэлсэн байна. Байцаагчдын хяналт шалгалтын явцад Invision компани сүүлийн 3 жилийн хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд гурвалсан үйлчилгээ буюу IPTV-ийн үндсэн үйлчилгээ болох үзүүлэх сувгийн мэдээллийг гэрээн тусгаж өгөөгүй зөрчил илэрчээ. Invision компани хэрэглэгчтэй байгуулж буй гэрээнд Invision гэрээний хавсарт болон үйлчилгээний тарифт нэмэлт өөрчлөлт оруулах боломжит мэдээлэл хэрэгслээ аль нэгийг ашиглан 10 хоногоос доошгүй хугацааны өмнө мэдэгдэнэ. Ийхүү мэдгдснээс хойш нэмэлт өөрчлөлт орсон тооцно гэж заасан нь иргэний тухай хууль, хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, өрсөлдөөний тухай хуулиудыг тус зөрчсөн байжээ. Авилгын эсрэг хууль нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу жилбэрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ шинжилэн гаргаж өөрийн харьяа байгууллага албан тушаалтанд бүртгүүлэх хэрэгтэй. Төрийн болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагаас эрүүлсэн нэрсийн чагсаалтаар мэдүүлгээ гаргавал зохих 40 мянган албан тушаалтнаас 2016 оны 1-р сарын 31-ний байдлаар нийт 25,100 мэдүүлэг гаргагч хөрөнгө оруулалтын мэдүүлгийг шинжилэн мэдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд явц байдал 62.7% явна. Харин авилгатай тэмцэх газар мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон холбогдох 276 албан тушаалтнаас улсын хурлын гишүүн 15, Монгол улсаас гадаад улсаас суугаа элчин сайд 18, ерөнхий консул 5, засгийн газрын агентлагийн дарга 14, бусад хороодын дарга гишүүд гэх мэт 35, нийт 87 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн байна. Монгол улсын хүний эрхийн чиглэлээр өнгөрсөн 15 жилийн хугацаанд хэрхэн ажилласан тулгамдсан асуудал түүнийг шийдвэрлэх арга замыг хайх хүний эрхийн төлөө хамтдаа зүтгэсэн 15 жил хурал өчтөр болжээ. Энэ үеэр Монгол улсад нийтлэг оршсоор байгаа хүний эрхийн 3 зөрчлийг нэрлсэн байна. Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд Даншиг наадам хүрээ цам шасан соёлын их наадмыг 2 дахь жилдээ зохион байгуулахар болжээ. Энэ талаар нийслэлийн засаг даргын хамгийн газраас өчтөр мэдээлэл хийсэн байна. Сонгуулийн ерхий хорооноос сонгуулийн тухай шинэ хууль батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийжээ. Улсын хурлын чуулган хуралдаж санал авах өдрийг 2016 оны 6 дугаар сарын 29-нд байхаар тогтоосон. Энэ өдөр лав гарах тохиож байгаа учраас амралтын өдөр болохоор тохирсон байна. Сонгуулийн тойрог байгуулж мандат тогтоохдоо 2012 оны улсын хурлын сонгуулийн мандатыг хэвээр үлдээхээр шийдсэн байна.